Гэр бүл өдрийн хөтөлбөр маань үргэлжлэн та бүхэндээ хүрч байна. За өнөөдөр зочин хойморт маань за хен артист Дочкана урагдан ирсэн байна. Тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр бид нэр өнөөдөр бол хен артын тухай ярих чаа тий. Тэгэхээр хен арт гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Хена гэж юу юм бэ? Хена гэдэг маань өөрөө тодорхой ургамал байдгийн халуун оронд ургадаг. Тэр ургамлаа нунтаглаад зурмаг болгоод хена будгаа гаргаж аваад хүний бие дээр ч юм уу тэ ямар нэгэн модон дээр ч юм уу төр зургийн шивээс маягаар ашиглаж зурдаг. Ийм уртыг хэлээд байгаа. Тэгээд одоо охид бүсгүүчүүд маань нэг удаад хена хийлгэхэд хідээс хэдэн хоног бас гарн дээр яг өнгөө хатгалж байдаг бол зургацсан өнгнөөсөө хамаарна энэ маань болохоор бор хар гэсэн хоёр өнгө голчилдог. Хар өнгө маань болохоор хитрхи тод харагддаг ч гэсэн удаа нөгөө өнгөний бариад байдаггүй ерөнхийдөө дунджаар 7 хоног бор өнгө маань арай цайвар арай бүдэг хар өнгө бодвол бүдэг хэрнээ 14 хоног болтол ярьдаг. Таны хувьд тэгэхээр яг энэ хенаг хаан сурсан бэ? Бас хэдийн цаг хугацаа зарцуулж иж сурсан бэ? Анх эмтгэхтэйг очиод оюутан болж ирчихсэн л да. Тэр үедээ хенатай анх бүр танилцаад өөрөө хөвчлэн зурулдаг байсан юм. Тэгээд зурж байгаа явц маань өөр айгуу гоё. Хүн харахад зугаатай тийм байдаг аахгүй. Тэгэхээр өөрөө ямар ч оролдож үзье гээд нэг зурдаг хүнтэй танилцаад одоо сураад нэг 3 сар ямар ч гэсэн сурсан юм уу да. Тийм. Тэгэхээр өнөөдөр яг охид бүсгүүчүүдтэй бас хенаг хэрхэн зурх талаар за манай хөтлөгч хулангийн маань гар дээр бас зурж үзүүлэх байгаа. Өнөөдрийн тухайд яг ямар төрлийн бас тийм юу зурх вэ? Загвар тий. Загварыг. Яг үндсэн манай хенүүд маань цэцэг навчтай хөвчлөө угалцнуудад голчилдог. Яг нуус орон болгон дээр ороод ирэхээр хин үндэснийхээ шин чанарыг агуулж ирдэг байхгүй юу. Тэгэхээр би өнөөдөртэй хена маань яг ийм байдаг юм аа гэдэг яг үндсэн хийгээр нэг далий зураас нөгөө гар дээр нь болохоор яг өөрийнх нь хүсэл дээр өөртөө ярьж хагаад өөр загвар зурч үзье гэж бодож байна. За эхлэх үү. За тэгээ одоо нөө түрүүн би хэлжсэн шүү дээ. Ургамлын маань нунтаглаад зураад тэгээ зурхад бэлэн болгоод ийм саунд хийсэн байгаа. Тэгэхээр чиний хувьд яг энэ хенага хаанаас авдаг юм бэ? Би энэтхгээс нунтгаа авчирд өөрөө зурдаг байхгүй юу? Яагаад вэ гэхээр хена маань үйлдвэрийн хенагаар зурхаар хүнд харшил өгөх магадлалтай. Яагаад вэ гэвэл бие дээр тод гаргахын тулд бид нар маань ямар нэгэн химийн бодис ч юм уу те холцсон байдаг. Гэрийн нөхцөлд яг гар аргаар зурсан хена болохоор илүү баталгаатай, аюулгүй. Тэгээд илүү нөө шин байдаг байхгүй юу? Яг одоо зурж эхлэхдээ одоо юу гэдэг хуруунаас нь эхлээд ч гэдэг юм уу, дээрээс нь гэдэг юм уу, тийм зүйл бас байдгүй. Яг хаанаас эхлэхээ хүн өөрөө шийдэж болно. Гэхдээ нөгөө хоорондоо холбогдсон ч юм уу те альнаас нь ч эхлэхээ мэдгүй тийм хийгаа бол төвөөс нь эсвэл нөгөө хоорондоо уйлдаатай хий байх юм бол хамгийн нөгөө бүтэн зуруудах хянаас нь эхлээд тал хянуудад зураа авчдаг аа. Тусгаас юм нөгөө нэг юу байх шиг байна л да тий. Төлөвлөгөөтэй л зурдаг стратеги гэдэг юм одоо юу юм бэ? Яг нөгөө тийм гарыг нь хараад одоо нүдэрээ ингээ баримжаалал явчихна л да. Яг тиймээс л шууд л ингээл уран сэтгэмжээрээ ургуулаад зурна гэж байх уу юу? Байна. За тэгэхээр бас Дочканагийн хувьд хенага хийгээд зурж эхэлж ирлээ. Тэгэхээр одоо яг ямар үйл явц дээр явж байна? Энэ бол дөнгөж эхлэл байх тийм ээ. Одоо нөгөө би түрүүн хэлсэн шүү дээ. Аль бүтэн орох хинээс эхэлнэ гэдэг. Тэгэхээр манай хоёулангийн зурх одоо миний төлөвлөсөн зурган дээр энэ цэцэг маань бүтнээрээ орох юм. Тэгэхээр энэ цэцгээл би хамгийн түрүүн зурчлаа. Одоо эндээс эхлээд төгсгөл эхлэл хоёрлоо одоо ингээ уус хал явчихна гэсэн үгтэй зурх явцаа. Цэцэг навчнаас өөр ер нь ямар дүрсийг хүмүүс хөвчлэн зурулж байна. За тэгээд хүмүүний сонирхол өөр болохоор харж аална, каталогноос харж аал өөрснөө сонгодог. Манайхан болохоор хөвчлэн айгу бэлэгдэлтэй юм зурвал. Нөө зүуд манагч гэж яддаг шүү дээ. Dream catcher ч юм уу эсвэл айгу одоо хороосын нүд гэж бас байдаг шивээс нь айгу төлхөө орж ирээд хамгаалалтын бэлэгдэлтэй тэрийг бас айгу хтууруулдаг. Охид бүсгүүчүүд маань ерөнхийдөө бол зуны улиралд бол маш их
зуруулаад бас шуурж исэн гэж бас хэлж болох бах. Тэгээд өвлийн улиралд бас огт өсвүүчүүд маань зуруулах сонирхолтой бас байдаг хальтаа. Тэгээд яг зуруулахаар болвол хаана очиж зуруулах боломжтой бол. Өвлийн улирал, зуны улирал гэдээ бас нэг их ялгаа байхгүй л дээ. Яг жоохон нөө сэрүүний улирал болоод ирэхээр биеийнхэн хэсэг дээр арай зуруулах нь багасаад гаргалуу их хвчлийн төвлөрдөг. Зум болохоор хүлтгэлтэй айгуух зуруулдаг. Хүүтний улиралд гар дээрээ зуруулдаг. Хэрвээ зуруулъя гэх юм бол Улаанбаатар их дэлгүүрийн 5 давхурт UB-гийн салон байгаа. Тэгээ эсвэл мэдээллүүдээ манай пэйж хуудасаас авч болно. Пэйж хуудасынх нь аяа ямар нэртэй вэ? Mongolian Henna Lovers гэд байгаа. Тэр болоос маш олон охид сүүчүүд байдгийн билээ. Тэгээд өөрийнхөө хувьд бас чамаас бол маш олон зүйлийг бас асуугаад хаана байдаг вэ, ямар худалдаудыг хийдэг вэ гэх их сонирхт юм билээ. Ерөнхийдөө хараад байхад охид сүүчүүд маань хэнаг их сонирхдаг болоод байна гэж бодогдоод байна л яг Монгол улсын хувьд ер нь хөгжөөд бас хэр их хугацаа болж байгаа. Намайг яг зурж эхэлж байхад бас нэг олон хүн зурдаг байсан л да. 2 жилийн өмнө зурж эхэлсэн. Тэгээ одоогоор бол яг өөртнөө сонирхоод яг хүслээ дагдаг ч юм уу те эсвэл гарын доорх материалаа болгох зохицдог маань бас айгүй анзаарагддаг. Ажиглаад хадаас нэг яг одоо төрхийн өмнө зурулж байгаас олон эхчүүд байна л да тий. Тэгээ нэг гэрэл зураг татуулах үедээ зурулдаг тийм ээ. Хинаа ч өөрөө бас нөгөө муу айгүй хавдаг гэсэн сайхан авчирдаг гэсэн билетэлтэй цаал авчирсан гэдэг. Тийм болохоор жирэмсэн эхчүүдэд айгүйх бас зуруудаж дом байдгийг. Төрөлтийг одоо нөгөө хүндрэлгүй болгох ч юм уу те. Эсвэл нөгөө урагт ямар нэгэн гаж нуулаа уусахгүй байх нь хэрэгтэй мэрэгтэйгээд яг Пакистан, Индик ч юм уу те Непал гэсэн улсуудад айгүйх тэгж бэлэгдэж зурдгийн жирэмсэн гэдсэн дээр манайхан болохоор уран сайхны зураг айгүйх авах та. Эхлээд аавч хоёр нь ахуулж байгаа дараа нь ээжин дангаараа ахуулахтаа хянатай арай шинэлэг маяг үүднэстэй тэгж сайн ахуулдаг зурулж. 2 жилийн хугацаанд за яг хяна артист чиглэлээр ажиллаж байна гэж юм. Тэгэхээр энэ хугацаанд мэдээж маш олон охид төсвүүчүүд өөр дээрч ирж ирсэн бах тий. Сэтгэл ханамжийн тухайд ямар байдаг бол? Манайхан дуртай штэ. Тэгээд нэг ирсэн хүн бол заавал хоёр дахь ирдэг. Эрэгтэй хүмүүс ер нь ирж зурулжсэн тохиолдол байгаа. Байл яг ийм шивээс хэлэх гэсэн юм яг эндээ ийм шивээстэй болох гэсэн. Тэгээд зөх нөө тий. Яг ямар харагдахаа би мэдэхгүй байна. Тэгээд төсөөл авах гэсэн юм аа айгүйх зурулдаг. Тий. Тэгээ хөвчлэн нөө цэцэг хээ хоор байдаг болохоор жоохон хээ сонголт муутай. Ирчүүдэд бол гэхдээ яхав тэгээд нэг хэлэх жоо шивээстэй жоохон төхүүлээд ч юм уу тий. Тийм харагдах байдал маягаас нь зураад өгч. Суудаа дундаа байгаа л та. Олон загварууд бас байдаг гэж тэгж байна. Яг очиод одоо каталогтой танилцуулбас хичнээн нэр төрлийн загварууд бодолтууд байдаг. Яг каталогон дээр бол яг ойролцоогоор нь 200 зураг байгаа. Пэйж хуудас руу ороод ингээд үзэх юм бол 500 600 зураг бол хангалттай байгаа. Тэр болгоныг бас хий. Бүгдийн зураг тий бүр яг нийтээс хараад ч юм уу те яг энэ хянаг зурвал яг гэх юм бол нийтээс татчих авсан зураг авчраад зурвах боломжтой. Чиний хувьд юм өөрийгөө бас яаж хөгжүүлж байна? Энэ тал дээрээ. Яг нөө айгуух артистуудыг үзэн л дээ. Тийм бичлэг үзэн одоо пэйж хуудас Instagram гэлтэй манайхан ч одоо айгуух хэрэгэлдэг болчихлоо ч суурлуулсан зур. Тийм пэйж хуудас Instagram ч юм уу тэгж айгуух дагаж мэдээллийн цаг тухайд нь ч юм авдаг. Яагаад тэгэхээр одоо Дубайд нэг загвар нэг хэсэг тренд болдог байхад тэгээ энэ техник хийн одоо тренд болдог ч юм уу тэр яг сүүл ертөнцөөрөө одоо юу гэдэг тэр загвар маань айгуух давалгаалаад эхэлдэг байхгүй юу? Бас тэр болгоны Монголд бас зурчихсан гэсэн бодолтой байдаг. За одоо энэ ингээд хамгийн энгийн хамгийн хэлбэрхэн ч юм уу үндсэн загварууд нь болоод ирж байгаа байхгүй юу? Үндсэндээ бол одоо энэ цэцгийн дэлбээ тэгээд навч уулзнууд тийм. Бас энэ цэгнүүдээс их хвчтэй. За тэгэхээр үзэгчид манаас харж байгаа хаа энэ бол одоо хянагийн үндсэн төрлийн загвар ахна шүү дээ тийм ээ. Тэгэхээр цэцэг навч одоо энэ цэгэн
зураг асуудыг оруулж гиснээр онцлогтой ахын тийм ээ. За яг детальчлаад үзэх юм бол энэ загвар дээр маань болохоор энэ цэцэг маань хинаны яг үндсэн цэцэг тэ одоо юу шингэн бодлоо загвар болохоор тийм ингэгээр аяг зурхад хэлбархан эвтэйхэн болдог болохоор энэ цэцгийг голчилдог. Энэ болохоор песлихэ гэж явдаг өгөрцөхэ энэ маань бас аяг голчилдог. Өнгөний тухайд бас өнөөдөр бол миний гарн дээр бор өнгөөр бас зурсан юм шиг байна. Тэгэхээр ямар өнгөөр ер нь зурдаг юм болоо? Яг үндсэн өнгө нь болохоор бор өнгөлтөө хянаа ургамал маань өөрөө ийм өнгөтэй учраас тэрэн дээр яг нэмэлт цэцгийн бас нэг будаг нэмжиж хар өнгө гаргаж авдаг. Энд чи өөрөө натурал будаг гэдэг байгаа учраас цайруулагч орж болдоггүй. Хэрвээ цайруулагч орох юм бол натурал гэсэн утгаас гараад явчих учраас энээс илүү цайвар өнгө гаргаж авах гэсэн боломж байхгүй. Цагаан өнгө байдаг. Тэр нь болохоор яг хянаа ургамал биш. Ийм будгаар орлуулад ч юм уу те. Тэг хийгийн зурчдаг. Цагаанаар бас нөгөө одоо хурмаа ярьж байгаа сүд бүсгүүчүүд маань бас бээлийн оронд гарн дээрээ шууд одоо хянаа зурсыг зурулсан их гоё ярагддаг шүү дээ те. Яг тэгж бас болно л да. Цагаанаар бас манайхаа ангийнхноо зураг авалтанд орохдоо ч юм уу те нэвтрүүлэгт орохдоо ч юм уу яг нэг задаа хавц өмсгөөд байна тэр хэсэг маань илүү муу харагдаад байна гэсэн үгтэй ч юм бас зурвалжвал чам байдаг. Шинэ жилийн үеэр бас аяг их мэдтэж зурулдаг баха тийм ээ. Гуйн дээрээ зурулж гин би бас нурууныхаа далан дээр зурулж исэн хүмүүсийг харж ирсэн аяг айтаахан тий. Швээс бол нэг хийлгээд за нэг хийлгэсэн бол тэгээд бараг алах гэж бол хэцүү штэ тий. Хянагийн хувьд бол тэр юм. Тийм яг хянаагаар болохоор 14 хоног зураад гангарч байна. Бүр яг дахиад өөрчлөлөд яг хянатайгаа бай яг хэмэл хийгээ ч юм уу загвар төрсөө өөрчлөлөө тийм газараа өөрчлөлөө тэгээд солиод байж болдог учраас илүү сонирхолтой. Одоогоор л яг энэ зурцсан байгаа хянаа маань юм товгорч юм шиг бас харагдаж байна л да. Тэгэхээр яг хичнээн минутын дараа хатаад тэгээд энийгээ бас хуулж авдгуу яг яадаг бол. Энэ ханаа чигшлээсээ хамаараад 15-аас 30 минут байдгийг. Тэгээд одоо тавар болоод ирэхээр одоо эднэр ч хатгаараа өнгө нь арай жоохон бараан болоод ирдэг. Одоо бид хоёрын төрүүл зурсан хэсэг болохоор арай бусдаасаа бараан болсон, бусд нь жоохон ногоон өнгөтэй байгаад бутан хатаад ирэхээр нэлээд хар хүрэн өнгөтэй болоод тэгээд энэ зурамга гар дээр удаан байлгах тусмаа ерөнхийдөө гар дээр өнгөнд хот үлднэ гэсэн үг. Тэгээд нэг дунджаар 2-3 цаг заавал гар дээрээ байлгах шаардлагатай. Өнөөдрийн зурулсан өдрөө бол хянаа зурулсан хэсэгт ерөөсөө авах тусгай өгч болохгүй. Тэгээ арчилгаа бол ерөнхийдөө нэг тиймэрхүү л. За би одоо энэ гар дээр болохоор үндсэн загвараас хашаал өөрөөр тэгээ цэцэг хийх арай багтаа орсон. Тийм загвар зурхийг зуръя гэж бодлоо. Тэгэхээр нэг гараа бол зураад дууссан байгаа. За одоо нөгөө гар руугаа бас хянаагаа хийж эхэлж байна л да. Тэгэхээр энэ одоо ерөнхийдөө юу гэдэг Монголын хувьд хянаа артистууд бас хийх байдаг бол ер нь хийх чадварлаг болж байна. Яг салонд суугаад яг ингэж зурж байгааг бол би сайн мэдэхгүй байна. Тийм яг хувь хүмүүс нөө будгаа аваад өөрснөө дээрээ ч юм уу те ихч дүү дээр ойр татныхандаа зурж байгаа тохиолдол байдгийг. Тэрнээс шиг артист болоод ч юм уу те одоо яг ингэж дагнаад зурж байгаа хүмүүс сайн мэдэхгүй байна. Дожкана дээр ер нь очиж заалгаж байгаа хүн юм байна уу? Ер нь заалгах гэсэн хүсэл тавьж гинөө хэрэгтэй. Сургуульд явдггүй гэл асуугдаад байдаг л та. Яг бүр үнэхээр сурыг гэсэн хүмүүстэй бол би тусдаа уулзаад төвлөгөө өгч болно. Тэгээд тэгж уулзж байгаа хүмүүс байдгийг. Гэтэ тэд нар нь болохоор хөвчлэн хөдөө орон нутгаа санддаг л да. Тэгэхээр энэ нөгөө яг хянаа чи өөрөө зурдаг гэж байна тийм. Яаж зурд юм бэ? Одоо энэ нунтаг маань ирдэг гэдэг байгаа шүү дээ. Тэрийг одоо шигшээд яг нөгөө гэрийг нөхцөлд одоо энэ чинь орц найрлахын дандаа хүний биед ямар ч хоргүй. Тэгээ энийг өсөндөө бол одоо баруун хүнсний бүтээгдэхүүнүүд ордог байхгүй юу? Тийм тэднэрийг тэгэл одоо гэртэл зурчиндаа гэл тийм айхтар сүртэй технологи бол байхгүй тийм. Өөрөөр нь бол мэргэжлийн хянаа артист хүн учраас байнга л яг ямар загварууд модонд орж ийн шин зүйлүүд юу байна гэж их хэлж хайдаг болов гэж бодож илээ. Тэгэхээр сүүлийн үед одоо яг ямар хуу
төрлийн будалшид юм уу зургууд модонд ороод байгаа л. Энэ жил бол ялангуяа айгүйх нөө бэли загвар гэж яригадаад байгаа. Бэли өмссөн юм шиг тийм загварууд айгүйх эрэлттэй байгаа. Тэгээ Дубайд ч гэсэн тэр ер нь Англид ч гэсэн тэр айгүйх бэли загвар зурагдаад байна. Тэгээ Монголд ч гэсэн айгүйх зурагдаж байгаа. Тэгэхээр энэ загварын ертөнцид яг энэ чиглэлээр одоо бүр гарчсан тийм алдартай артистууд байдгүй. Яг дэлхийн хэмжээнд бол би сайн мэдэхгүй байна. Яг улс орон тус бүртээ яг нэг тийм студидтэй ч юм уу те эсвэл нэг тийм гоо сайхны сургуультуудтай хамтарч ажилладаг тийм артистууд бол байна л да. Энэ тэгт гэж жишээлбэл Аш Кумар гэдэг. Одоо тийм гоо сайхны сургалтын төв байна. Тэрэндээ одоо нүүр буудалт, нүүр хувиргалт юу вэ? Одоо гоо сайхан те хянаг гэд бүгдийг л заадаг. Хүмүүс маань ерөөхдөө одоо сүүлийн жилүүдэд бол захин ертөнцөөс за тэр дундаа фэйсбүүкээс бас бүх зүйлүүдийн мэдээллийг их авдаг болсон байна л да. Тэгэхээр магадгүй өөрт чинь яг мэргэжлийн хянаа артист хүн учраас энэ төрлийн бичлэгүүдэд оруулаач, хичээлүүдийг заагаач гэсэн хүсэлтүүд бас их ирдэг болов уу гэж бодож байна л да. Ааха. Яг эрдэлтэй тэрэн дээр бол яг нөө аргачлал нь адилхан байдаг учраас би одоо юу гэдэг яг өөрийнхөө зурсны нэг их тавьдаггүй байгаа. Яг зурсан 6 тавина гэхээс бичлэг нэг тэр болгон хийж амждаггүй. Яг тэгэхээр энэтхэгт ч адилхан аргаар зурна. Одоо англид ч адилхан аргаар зурна. Энд ч гэсэн адилхан аргаар зурдаг. Тэгэхээр одоо тэр хүн маань яг үндэснийхэн жоохон шинэ соёлыг жоохон шингээсэн ч юм уу те. Тийм болгоод өөрийнхөө яг хүснээр өөрчлөө зурах боломжтой байдаг учраас яг тийм видео хичээл оруулаагүй л байгаа одоохондоо. Ер нь Дожканы яг өөрөө бас энэ одоо зураг багасаа зурж ийсэн үү? Эсвэл зүгээр гинтл одоо энэ өрлөгт шинтэд сонирхлоо зураг гэж юу? Яг бусад л хүүхдүүдийн л адил яг тэгэл зурагт нэг айхтар тэгж дурлахын чаашаа энэ тэгтээ дүүнэртээ бол нэг зураг муруу зураад өчнө тийм л хүүхдээсэн л да. Тэгээд яг нөх хянаад дурлаад өөрөө сонирхоод эхлэхээрээ хүн чинь нэг дуртай юмд айгуух цаг зав гаргаж чаддаг штэ тий. Тэр утгаараа айгуух сонирхож жоохон илүү их чармаалттай байсан ч юм уу да. Тийм байгаа. Өдөрт ер нь өөр дээр чинь за хина хийлгийа гэд хандаад ирдэг бас хичнээн хүмүүс гэдэг бай. Дунджаар. За өстой янз бүр. Тий. Жоохон баяр ёслолтой үеүүдээр их хэсчдэг ч юм уу те эсвэл амралтын өдрүүдээр арай их хэсчдэг. Ажлын өдрүүдээр их хвчлэн нөгөө хүмүүс маань ажлаа таарад ч юм уу ажил хүүхдэд цэцэрлэгээс нь авчаад хүүхдүүдтэйгээ ирдэг болохоор яг нөгөө голчилсан юм байдаггүй. Ингээ ер нь ажиглаад хадаас хянаа зурханаас нэг бодлын ингээд нөгөө айгүй хүний стрессээс ингээд салгадаг юм шиг санагдаж байна тий. Эндээ анхаарлаа андуулаад тэгээ цэцэхээ хаар зураад үгүй тийм 50 мэдрэмжийг өгдөг юм шиг санагдаж байна. Чи яг голын болоод хэлчихлээ. Одоо би ингээд октод манд ирээд зуруулахаар айгүйх юм асуудаг байхгүй. Тэгэнгუთ би нөө хэгээ яг анхаараа зурж байгаа учраас хариулахгүй нүдг нь анзаарахгүй. Сонсохгүй тохиолдол айгүйх байдаг. Тэгээ намайг тэгээд та хэнийгээ зураа сурчгаараа тасраа явцдаг гэд. Одоо юм зурж агаад эндээ анхаарлаа хандуулсан бол байгаа орчноо бараг тэгэл мартчихдаг. Ер нь бол одоо энэ юу гэдэг арт чиглэлийн хүмүүст ер нь нарийн их мэдрэмж шаарддаг болов уу гэж бодоод байдаг л да. Яг өөрөө ургуулсан бодох чадвар тийм ээ. Дуртай ч гэдэг юм уу? Илүү их өөрийгөө хөгжүүлдэг, шинэ гарч байгаа загварууд, зүйлүүд юу байна гэж байнга судалж байд юм шиг санагддаг л да. Яг нөгөө хамгийн хүний гол юм чинь дуртай юм ал хийж байвал те одоо юугаа ч хамаагүй золиослж чаддаг юм тийг санагддаг штэ. Одоо ингэ мэрэгчлээсээ шал өөр юм хийгээл одоо ингэ хүний гар дээр ч юм уу те зураа сууж ингэж бол тэг хүн дуртай талдаа л одоо ингэ байж ин л гэж би ойлгоод байна штэ. Тийм тэрнээс одоо ингэ жоохон шантрах ч юм уу те эсвэл ингэ
одоо хүмүүстэй ингээ хүрэгчээ гэхээр айл нэг чадахгүй мэдхгүй юм гарахаараа. Айл болох болох ч юм уу те тэгэл өөрийнхөө төлөөл байдаг шин. Одоо ерөөхдөө энэ хина маань дуусч байгаа юу? Тийм ер нь төгсж байна. Ерөөхдөө дунджаар за яг одоо юу гэдгийг 10-аас 20 минут болдгийм байна. Эсвэл зарим нь бол мэдээж бас хийхэд хугацаа шаарддаг гэд янз бүр үүдэг ахал та тийм ээ. Тийм. Яг нь зурж байгаа зургаас хамаарна хитрхи их бас деталь оруулаад өгчхөөр яг нөгөө гоё харагдахаа байгаад хэлдэг байхгүй зарим нэг зургууд болохоор тийм шамбараад яг үнэ. Тэгэхээр ямар нэгэн юмны голчийн болоод өөрөө яг харж байгаа л одоо нэг ийм хүний ийм гаранд иймэрхүү загвар байвал бас болох юм болоо да гэд зурж байгаа загвараа бас замаасаа өөрчлөх тохиолдол байна. Эсвэл нөгөө айгүй энгийн загварыг гоёмсог болгоод яг тухайн хүнийхэн гар ч юм уу те эсвэл нөгөө стил гэж үүдэг штэ хүний тэр хүнийхэн стилнэнд тааруулаад ч юм уу жоохон өөрчлөх тохиолдол байна. Тэгэхээр бас нөгөө талаар одоо жоохон гарандаа сэтгэл хангалуун бос байдаг те одоо хит их дуургаад ясан том болцсон ч юм уу аль эсвэл хумсны толион таалагддгүй сорвтой ийм асуудалтай хүмүүс маань бас хянаг зурулах юм бол тэр одоо асуудлуудаа далдалж чадах юм шиг санагдлаа л да. Тийм яг үнэ. Айгүйх гарны өвд харж өгдөг. Тэгээд бас нөх хянагаар гараар зурулж чар хүмүүс нөгөө одоо миний энэ гарны энэ хэсэг нь муухайдаа гэсэн юм автаад хянагаа хараад эхэлдэг. Өөртөө айлгаа ихтэй болчдөг ч юм уу те. За энэ болохоор ингээ үнцэнд болчихж байгаа. Одоо ингэхээр гар нь эргээд байна. Ингэж харуулт юм хоёлаа. За. Энэ зургийн тухай тайлбарлана. Энэ бол одоо яг нөгөө модонд ороод байгаа бэли загвар. Тийм бэли загвар ерөнхийдөө төхөж очино одоо ингээ хальт харахад бол бэли өмсч юм шиг. Бэли загвар гэдэг нь яг юу нийлээд идэм бэ гэхээр хойноос уусаж уршаагаа орж ирсэн загварыг бэли загвар гэж нийтлээд байгаа. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бас манай хөтлөгч Хулангийн маань гар дээр хоёр хянаг бас зурж хөтлөгчүүдэд үзүүллээ. Тэгээд хоёр хянагаа бас үзүүлээ тийм ээ хөтлөгчүүдэд. За ингээд хоёр төрлөөр зурсан байна. Тэгээ бас нөгөө үндснийхээ хэв шинжээг хадгалдаг гэдэг нь бас айгүй их надад таалагдлаа л да. Тэгэхээр чиний хувьд бас үндсний ямар хээг одоо оруулж хяна зурж исэн бэ? Алхан хээг айгүй их оруулдаг. Гар буугуучлах ч юм уу тийм ямар нэгэн эрэхтэй хяна зураад алхан хэм айгүй гой харагддаг. Бас үлцэн хээг айгүй их оруулж өгдөг баг. Тэр үндснийхээ асын сайхан хэнүүдийг оруулаад дээрэс нь одоо энэ артыг хөгжүүлж байгаа нь хэрэг таалагдлаа. Тэгээд охид бүсгүүчүүдийн маань хувьд бас тийм гарандаа сэтгэл хангалуун бус байдаг ч юм аль эсвэл жижигэн ч гэсэн одоо чимэг нэмхийг хүсвэл бас хяна зурулж болох нь байна. За дээрэс нь швэс хийлгээд айгүй хөвдөлт мэдэрдэг те айгүй хэцээдэг штеп. Би бол хийж үзээгүй. Гэхдээ ер нь айдастай хийлгсэн хүмүүсийг харахаар айгүй эвгүй те удаан идгэрдэг ийм тохиолдлууд байдаг. За ийм үүнээс айж байгаа бол тийм ээ. Имэж байгаа бол эсвэл нөгөө яг зориулж чадахгүй те яг янда ямар харагдах болоо гэж бодоо шийдэж чадахгүй байгаа бол бас хянагаар зуруулаад туршаад үзээрэй. Тэгэхээр магадгүй яг одоо дөнгөж суугаад тааруулаад бид нарыг үзэж байгаа охид сүчүүд байж магадгүй гэж бодож байна л да. Тэгэхээр яг одоо энэ хяна бас хийсэн байна. Тэгээд очиод өөр дээр чинь хандаад хийлгэхийг хүсэж байгаа охид сүчүүд маань яаж холбогдох вэ? Facebook-ийнхаа пэйж хаягийг захин хийх тийм ээ. Улаанбаатар эхтлгүүрийн 5 давхарт UB гэх салон байгаа. Тийш очиж зурулж болно. Эсвэл Facebook-ээр мэдээлэл авах гэх юм бол Mongolian Henna Lovers гэдэг гүрэн байна. За тэгэхээр бас энэ өдөр бидний ярилцах цаг энд хүрээд өндөрлж байна. Тэгээд үнэхээр гоё одоо хээг гарт маань зурж өгсөнд маш их баярлалаа. Тэгээд олон бүсгүүчүүд маань бас үзээд Henna хийх хүсэж байгаа гэж бодож байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгэхээр бас баярлалаа. Өнөөдөр бидний урилгаар Henna Artist.com манаас хүрэлцэн ирлээ. Тэгээд охид бүсгүүчүүд та бүхэн маань за юу гэдэг амралт өнөөдөр бол бас амралтын өдөр байгаа. Тэгээд амралтын цаг заваараа очиод өөртөө сэтгэл хангалуун байхыг хүсвэл Henna хийлгээрэй гэж зөвлөж байна. Тэгээд гэр бүл өдрийн хөтөлбөр маань өргөжлөн та бүхэндээ хүрч байна.